За бүгдөөрэнд нь шинэ өдрийн мэнд төргий. Монголын нас товчог тайлбарлан ярьж байгаа цуврал хичээлийн маань 6 дахь дугаар эхэлж байна. 3 дахь өгүүлбэр Харачуугийн хөвгүүн Боржигдой мэрэгэн Монголжонго гэргээтэй ачаа. Боржигдой мэрэгний хөвгүүн Торголжин баян Боргочонго гэргээтэй Боролдоо Суяалби гэдэг залуутай дайр бор 2 хүлэг агтстай бөлгөө. Торголжны хөвгүүн Дубаасхар Добуу мэрэгэн 2 бөлгөө гэсэн тийм өгүүлбэр байна гэдэг. За Харачуугийн хөвгүүн Боржигдой мэрэгэн гэж Боржигдой мэрэгэн гэдэг үг л нөгөө мэрэгэн гэдэг үг чинь дахиад гараад ирлээ шүү дээ. Хүний нэрэнд өгж байгаа цол төрөнд нь бол бас нэг хоричаар мэрэгэн гэж бас эдний удмынхан бас нэлээд тийм эрдэм ном бичиг хэрэгтэй сайн тухайн нутаг хошуундаа бол илүү их нэр хүндтэй эрдэм номтой хүмүүс их олон байсныг илэрхийлэл нь бол Харачуугийн хөвгүүн Боржигдой мэрэгэн гэж одоо бий болсон байна. Боржигдой мэрэгэн бол Монголжонго гэргээтэй гэж байна. Энэ бас нөгөө бүртчон гэргийн хоо марл гэдэг ингээд гоо гэдэг эмэгтэйчүүдэд авсгсан эмэгтэйчүүдийн нэр дээр бас нэг тийм гоо хоо гэсэн тийм цолууд орж ирээд байгаа. Тэгээд энэ бол бас ер нь яагаад гэж юм гэхээр тухайн ураг удам дотроо нэлээд тийм хөгжил дэвшил гэх юм уу да тэр хүчрэгчлэлтэнд илүү хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдийг бүр зориудын нуус төвчөнд дурдж оруулаад байгаа тийм байдал анзаарэгдчихсэн. Түрүүний нөгөө гэргийн гоо марл гэдгээс хоош ерөөсөө тийм эмэгтэй хүний нэр гарч ирээгүй явж байгаад 9 үеийн дараа Монголжонго гэргийтэй гэдэг ингээд 9 үеийн дараах нэг гэргий. Энэ бол магадгүй энэ Боржигдой мэрэгэн Монголжонго хоёроос гарсан үр хүүхдүүд нь илүү их тийм сайн сайхан явсан амжилтанд хүрсэн тэр ураг удмынхаа нэр төрийг өндөр дөргсөн энэ Монгол үндэстэн Монгол язгууртнуудын одоо цаашийн хүч чадлыг одоо хоримтлуулах одоо хүч чадлаа олоход илүү их тийм хувь нэмэр оруулсан бүсгүйчүүдийг бол дандаа энэ Монголжонго ч гэдэг юм уу гоо гэсэн тийм нэр алунгоо ч гэдэг юм уу тийм нэрийн дор бүр цол хэрэгэмшиг тэгж оруулж ирээд байна. Энэ мэдээж язгууртнуудын эхнэрүүд бас байж таарж байна. Монголжонго Боржигдой мэрэгний хөвгүүн Торголжин баян гэдэг Монголын ус товчон дээр одоогоос одоо энэ чинь бол 1200 орчим жил 1000 орчим жилийн өмнөх ажил гэж бодох тэр үед бас баян хүн гэсэн ойлголт байдаг л байсан байж таараад байна л да. Торголжин баян гэдэг Боржигдой мэрэгэн Монголжонго хоёрын хүүхэд нь бол их баян болж таарсан бол таарад тийм. Торголжин баян гэдэг нэрийг тайлбарлал их сонирхолтой санагддаг. Энэ тор гэдэг чинь бол ийм харилцаа холбоо сүлжээ сайтай маш их олон хүмүүстэй танил тал найз нөхөд арилжааны болон бас одоо юу гэдэг нь үйл ажиллагаагаа хамтран явуулдаг сүлжээ сайтай тийм нөхөр байж таарад тийм хүнд өгсөн тийм хүний нэр болж таарад байгаа Торголжин гэдэг чинь бол эмэгтэй хүнд өгдөг цол үгийн дагавар мөртлөө Торголжин гэдэг тэр бас нэг тийм хүүтэн өвөл мөс гэдэг ч юм уу тийм жоохон тийм харамчтай нөхөр байсан гэдгийг нэг харамчдгүй нарийн маш их тооцоотой тэгсэн мөртлөө харилцаа холбоо сайтай нөхөр байсныг илэрхийлэл Торголжин баян гэж нэрлсэн ба. Баян гэж ямар хүнийг хэлсэн бэ гэдэгтэр их тийм сонирхолтой тайлбар байсан. Өөрийнхөө олж хурааж буй эдэндээ сэтгэл хандггүй хүнийг л баян хүн гэж нэрлсэн. Тийм тайлбарууд өгöd хэлээд байгаа. Түүнээс бол энэ баян хүн нь тийм баян байж болно. Баян мөртлөө тийм тэр баян нь эргэн тойрныхондоо одоо хошуу нутагтаа одоо нутаг усныхандаа хамаатан садан ахан дүүс тэр бүх хүмүүстэй өгөөжтэй тэр хамтдаа бас тэр бүх хүмүүсийг хүчрэгжүүлэхэд бас хувь нэмрээ оруулдаг тийм баян хүчрхэг тийм язгууртнуудыг бол Д гэдэг цол гэсэн тэр агуу том гэсэн санаа Д дай одоо хонхтны дай цэцэн ч гэдэг юм уу гэдэг шиг тийм дай цэцэн гэдэг шиг тийм дай гэсэн цолууд үгийн дагаврууд бий болж таарад байгаа. Тэгэхээр Торголжин баян гэдэг бол нэлээд
баян нөхөр байсан байна. Их тооцоотой нөхөр байсан байна. Тэгээд нөгөө өөрийнхөө олсон хураасан эддээ ол сэтгэл хандгуу улам илүү их олж хураахыг хичээдэг тийм замтай нөхөр байсан байж таарж байна. Торголжин баян бол боргочингоо гэргийтэй гэж. За гэргийг нь бол бас нэг чин гэд боргочин гэж. Ер нь нэг бор гэдэг үгүүд бас их яваал байна. Энэ бол тийм нэлээд тийм царай зүсэн нэлээд тийм бие ирүүл за их хүч төгс хансан одоо нэг тийм хөдөр чирэг бор гэж ярьдаг штеп тийм эрүүл чирэг хөдөр чирэг тиймэрхүү маягийн хүмүүст бол бас бор гэсэн тийм нэртэй үг өгсөн байж таарах магадлалтай. Боргочин гэдэг нь бол эхнэр нь чин гэдэг чинь одоо тийм маш их тийм үнэн зөв тууштай шудраг байхыг хичээдэг тийм их нэртэй байсан байна. Харин торголжин байна чинь. Гоо гэрэгтэй боролдой суял би гэдэг залуутай гэж. За энэ боролдой суял би гэдэг чинь нөгөө дай гэдэг юу ч гараад ирчихнэ. Энэ суял би гэдгийг бол зүгээр яг энэ ботож хөөхд байж магадгүй гэсэн тийм таамаглал их төвшүүлдэг. Залуутай гэдэг төр насанд хүрсэн нэг тийм залуутай. Энэ одоо боргочингоо гэргийнх нь ботож хөөхд юм уу мэдгүй эсвэл боржгодой мэрэгний торголжин баяных нь өөрийнх нь одоо хөөгдөж байдаг юм нэг тийм ямар ч байсан тэдний гэр бүлд нэг тийм суяал би гэд боролдой гэдэг нэг тийм залуу байсан байна. Энэ бол бас яг хуу бас нэлээд тийм хүний бусдын төлөө бусдын сайн сайхны төлөө нийтийн сайн бусдад нэг тосрохуу ясрахуу нэг ажил төрөл хийгээд яваад байдаг тийм нөгөө хинт наашаа харсан энд ч ингээд тусалдаг нэг тийм хүн бай залуу байдаг. Тиймэрхүү л хэм маягийн залуу байсан болов гэж бодож байна. Тийм залуутай дайр бор хоёр хүлэг ахтастай болгоо гэж. За дайр гэд таслал тавьсан, бор гэд таслал тавьсан. Дайр гэд таслал тавьсан, тэгээ бор хоёр хүлэг ахттай болгоо гэж байна. Хүлэг ахттай гэд хүлэгтэй мөртлөө ахт гэдэг асуудал гарч ирж байна. Яг энэ Монголын ус товчонд гарч ирж байгаа хамгийн анхны морины хоёр зүс болж таараатай гэдэг. Дайр гэсэн мөртлөө дайр өсүн гэд бас нэг хүн дээр бас гараад ирдэг. Хүний нэр дээр гардаг. Энэ бас тэгэхээр нэг хоч жим шиг зүс жим шиг тийм зүйл болж таараад байдаг байхгүй. Тэгээд яг энэ торголжин баян бол ер нь баян хүмүүс яадаг вэ гэхдээ нэг тийм нийтийн тогтоосон хэмжээ ёс зүйч байдаг юм уу тийм зүйлийг нэг тийм дагддгүй илүү их тийм чөлөөт сэтгэлгээтэй их чөлөөтэй байдаг тийм нөхөр гэсэн үе тийм нөхдүүдийг их баян гэсэн тиймэрхүү байдал идэгин. Тэгээд мөнгө төгрөгч байдаг юм уу одоо орлого ашиг орлого тэр эд хөрөнгө арвижуулахын төлөө хинтээс юу ихээсийггүй тийм нөхдүүд байдаг. Тиймэрхүү шин чанарын нөхдүүд энэ нус товчон дөр бол баян гэсэн тийм нэрийн дор байгаад байгаа. Нөгөө нэг ёх тутгаараа бол энэ Монголын нус товчооч нь нууц гэсэн үгүүд бас байгаа гэж утгаар нь бодох юм бол нөхөр бол албан ёсоор авсан нэг их нэртэй албан бус одоо юу гэдэг нь тэр үед олон их нэртэй байх боломж байсан ч гэсэн албан бусаар одоо юу гэдэг нь нэг өөрийнхөө хамжлагд авсан юм уу яац нэг тийм их нэртэй байсан. Тэр нь бол одоо юу гэдэг нь дайр гэдэг ч юм уу тийм хүлэг ахтас гэж юм чинь бас нэг хоёр эхнэрүүдийг ч юм уу одоо нэг орж гардаг хүүхнүүдийн ёх тутгаар нэрлсэн тиймэрхүү бас тайлбар байдаг гэсэн тийм юм ярьдгийм байлээ зүгээр яг сонирхуулж байгаа. Нэгэнт одоо энэ дөө нэг тийм ямар ч юмд баригдахгүй гэж тайлбарлана гэсэн учраас торголжны хөвөн дубаа сохор добуу мэрэгэн хоёр бүлгөө гэж. За одоо нөгөө монголчуудын цаашдчдын хүчрхэгжилт Монгол отог аймагуд цаашаа нэгдэж улс гүрэн болоход хойномор оруулсан хоёр хүүхдийн нэр одоо гарч ирж байна. Дубаа сохор добуу мэрэгэн гэдэг хоёр хүүхэд гарч ирж байна. За энэ хоёроос цаашаа бол монголчуудын одоо отог аймагуд илүү их наривчлсан зохион байгуулалтанд ороод илүү их тийм өргөн далайцтайгаар маш өргөн цар хүрээтэй нутаг дэвсгэрийг хамарсан тиймэрхүү одоо цар хүрээтэй түгэх тэлэх тэр боломж нь энэ торголжин баяны хоёр хүүтэй холбоотой болоод ирсэн. Нэг нь дубаа сохор добуу мөргөн гэдэг. Ингээд бас дахиад нөгөө добуу мөргөн гэж одоо эдний удмынх нь ингээд харахтаа нэг тийм одоо мөргүн хоричоор мөргүн боржгодой мөргүн добуу мөргүн гэдэг ингээд удам дамжаад нэг тийм бичиг хэргийн эрдэмтэд мэрэгд нэлээд тийм одоо цаашаа ингээд уламжлаад эдний гэр бүлийнхэнд уламжлаад явцсан нэг тийм
зан гэдэг юм уу да нэг тийм соёлын дархлаа, соёл боловсролын бодлого мэдлэгийн тийм дархлаа байгаад байгаа харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ мэрэгэн гэдгийг бол яг их сонирхолтой тайлбар бас байдаг л да. Мэрэгэн гэдэг орчин үеийнгээр бичсэн хүмүүс байдаг. Энэ бол нөгөө нэг бусдаас олсон, сонссон юмнуудаа одоо мэрж олсон тэр зүйлүүдээ бол нэг тийм гинэн байдлаар тэрүүндээ итгэцэн тийм хүмүүсийг мэрэгэн гэж одоо өгд тайлбарлаж ирсэн. Мөргүн гэх юм бол тэр олжсон, сонссон, мэдсэн, дуулсан тэр бүх зүйлүүдээ өөрийн болгоод эргэн тойрныхондоо одоо нутаг хөшөө ахтуу хамаатан садан юу гэдгийг те тэр бүхэндээ түгээн дэлгэрүүлээд зааж чиглүүлээд тэгээ тэрнийх нь ул мөрн их гүн үлдсэн учраас мөргүн гэжсэн шүү. Энэ эрдэмтэй чадaltaй хүмүүсээ бол ихэвчлэн мөргүн гэж нэрлэх нь явдал их байсан гэж ярилж байсан. Тэгээд Монголын нус товчон дээр ч бол кириллээр бичихээр дандаа мэрэгэн гэд тавьсан. Энэ бол бас яг бас л нэг талдаа бол жоохон зохимжгүй л нэршил болоод байж таарад байгаа. Энэ Дашнамган Монголын нус товчоо гэд энэ нөгөө 5 хэлээр бүх өгүүдийн тайлбарлсан нэг юм ном гаргасан Дашнамгай одоо ингээд сайн харуул харагдаж байна уу юу? Эхлээд нөгөө хятад галгийг бичээд дараа нь тэрийг латин галгаар галглаад тэгээд юу хятад галгаа кириллээр галглаад дараа нь тэрийг латин галгаар галглаад тэгээд ходон монгол бичгээр бичээд гэсэн юм нэг 5 төрлийн үсгээр галгалсан ийм юмнууд байдаг. Ийм одоо Монголын ус товчонд байгаа бүх үгийг ингэж одоо бичсэн. Энэ нь яг хөтөр ингээ дараачийн үеийн залуучууд судлаачдаа зориулаад тэднийг одоо бас нэг тийм үгийн утга санаа галгийг нь төөрүүлж дахин хайж яхад хэлбэр гээд бүх үгийг ингээд бич засар их хүч хөдөлмөр зориулсан ийм ном байдаг байхгүй. Энэ дээр бичсэн юуг нь харах дээр бол ер нь ялтчгүй мөргүн гэдэг нь болж тараад байгаа юм да. Тэгээд мөргүн гэж хэлэх нь бол бичих кириллээр бичих нь одоо яалтчгүй л одоо зөв болж таах юм байна да гэсэн тийм юм санагдаад байгаа шүү. Мөргүн гэсэн мөргүн гэж хэлээд явж явах нь хэцүүтэй байж магадгүй байдал ажилласан. Тийм учраас цаашаа бол манай эрдэмтэд мэрэгд бол мэрэгэн гэж нөгөө бусдын сонссон, дуулсан, энэндээс уншсан, ухсан төөсөн юмнуудаа жижигхэн мэрсэн зүйлүүдээ миний юм гэж гиннээр ярихыг бол мэрэгэн гэж одоо мэрэгд гэж нэрлэгдэжсэн даруул энэ бүх зүйлсийг мэдсэн, үдсэн, туулсан, хорвоог таньсан тэр бүх зүйлсүүдээ хүмүүс түгэж хүмүүсийн амьдрал авах, ажил үйлс, мэдлэг, боловсрол, танин мэдхүйгд нь нөлөө үзүүлж гүн гүнзгий ул мөрөө нөлөө үзүүлсэн тийм хүмүүс, тийм хүн болох нь бол мөргүн болох нь бол илүү чухал зүйл болоод харагддаг. Тэгээ энэ дээрээс ингээд Монголын ус товчооны эхний нэг 3хан өгүүлбэрийг ингээд унших дээр энэ дээр нэг 4-5 мөргүн гэдэг хүмүүс одоо мөргүн гэдэг хүмүүсийн тухай бүр зориуд нэр төрдөж бичсэн харагдаж байдаг. Тэгэхээр энэ монголчууд бол ерөнхийдөө эрдэмтэд мэрэгдтэй илүү их тэгж тийм хүмүүс илүү хүндэтгэж ирсэн тэр түүхэн уламжлал байна л да. Тийм учраас одоо эрдмээр баян идээр баянаас эрдмээр баян илүүч гэх юм уу одоо нэг тийм эрдэм мэдлэгийг дээшилсэн дээдлэн шүтсэн тиймэрхүү ард түмэн байсан гэдэг нь бол энэ эрт үеэс л тийм сэтгэлтэй тийм одоо зүтгэл ойлголт бидний ард түмний дунд байсан бол тараад байгаа юм. За тэгэхээр одоо орчин үед бол харамсалтай нь бид нар нэг эрдэмтэй мэдлэгтэй юу гэхээс илүүтэйгээр мөнгөтэй үйл гэдэг асуудаг болцсон л одоо бидний энэ одоо улс орны өнөөдрийн байгаа байдал бидний ажил үйлс амьдрал ахуйгаа эмхлэн зохицуулж байгаа байдлуудыг харах тэр эрдэмтэй юу гэдгийг л эхлээд асуух юм бол асуугаад тэр хүмүүсээ илүү их тийм дээдэлж хүндэтгэж чадвал улс орон өөдлөн мөнгөтэй юу гэдэг нь бол торголжин баян шиг байхгүй. Торголжин баян шиг энэ хүмүүстэй бол тийм төрийн эрх мэдэл, төрийн хэмжээний эрх мэдэл, эрх ям ерөөсөө өгөөгүй. Тэгтээ бол энэ хүмүүс нь харин үр хөвгтөө мэрэгэн эрдэмтэй чадaltaй болгохын төлөө их хичээж ажиллаж тэр нь ч үр дүнтэй болоо. Тэр энэ баян чинэлэг хүмүүсийн эрдэмтэй чадaltaй үр хөвгтүүд нь харин одоо илүү их тийм төр улсынхаа төлөө илүү хүчин зүтгүүлсэн тийм байдал анзаарэгдэжсэн. За энэ хүмүүсийг ингээд хоричоо мэрэгэн, торголжин баян, боролдой саялбуу гэд ингээд эдгээр бүгдөрөнгийн нэрийг харахад эдгээр бол
төр толгойлох, төр удирдах, одоо авг отг удирдах тийм эрхүүд алдагдсан. Яг хөө тэгтээ нөлөө бүх нөхдүүд байсан гэсэн тийм санаанууд л байгаа болов гэж хамгаалж байна. За ингээд нус товчоо цаашаа явна. Өдөр болгон нэг заалт, нэг тесийг тайлбар хийгээд явна. Ер нь бол одоо бас миний эхний 5 тайлбарыг сонссон, санааг нь ойлгосон хүмүүс байвал цаашдаа надтай нийлээд, нэгдээд, хамтраад бүх өгүүлбэрүүдийн ээлж дараатаагаар одоо юу гэдэг нь өөр нэг өгүүлбэр амлан аваад одоо тайлбарлахад бэлтгэж байгаарэ. Тэгээд хэдүүлээ дараа нь 20 морины дараа их сайхан ярилцлага өрнүүлье гэж уриалга байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Маргааш уулзъя.